манай их хурлын гишүүд нэг зүйлийг анхаармаар байгаа. Камер ороод ирэхээр маш удаан хурал болж байгаа шүү дээ. Камергүй ингээд хаалттай хурал мурал болохоор айгүй хурдан болчдөг шүү дээ. Асуулт асуух хүн байхгүй, санал хэлэх хүн байхгүй. Ингээ явцдаг, гол юмаа ярихгүй. Тэгээ байнгын хорон дээр уг нь орж ирж асуудлаа ярих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл байнгын хорон дээр орж ирж асуудлаа ярихгүй юм байж яг чуулган дээр орж ирэхээр л одоо гинтхэн юм ярьдаг энэ төр ийм хүмүүс байна. Гэхдээ ер нь бол ихэнх гишүүд маань бол их ажил хэрэгч яг одоо үндсэн үүргээ биелүүлнэ гэдгийг ойлгоцсон ийм л байдалтай байдаг л та. Манайхын зүгээр шилжилтийн үе маань жоохон удаан явагдаад байгаа учраас энэ одоо эртээ ерөнхий сайд хэлсэн попууд гэж ирсэн. За энэ хүмүүс бол одоо бас их одоо ард түмний дунд ард түмний нэрийг барьж их ярих дуртай. Тэгээ энүүгээр бол одоо бас тарих угаах гэж их оролддог. Гэхдээ манай иргэд бол бас энд орохоо болсон байхаа л гэж найдаж шүү дээ.